За CMS системийг суулгахын тулд нэгдүгээр шаардлагатай програмуудыг суулгана. За үүний тулд Context Management System гэсэн хайлтаар ороод CMS гэсэн холбоосоор ороод за сүүлийн хэлбэрийг суулгахыг documentation-ыг уншнаа. За эхлээд installation хэсэг рүү орчээ. За тэгэхээр энэ дотор бол эхлээд энэ Ubuntu-д суулгах програмууд нь байж байгаа. Эхлээд root-ээр орох хэрэгтэй. Sudo su командаар root-ээр орно. За root-ээр орсныхоо дараа энэ 3 багц програмыг суулгах хэрэгтэй. За ингээд эхний алхам суудаад дөхөж байна. За хоёрдугаар алхам дээр энэ isolate-ийн командуудыг ажилуулнаа. За ингээд хоёрдугаар алхам боллоо. Одоо сүүлчийн алхам. За yes. За энэ нэлээд хугацаа болох бах. За ингээд 3 дугаар алхам маань install хийгээд төхөж байна. За ингээд эхний 3 алхам дууссан учраас одоо exit командаар root-ээс гарнаа. За одоо 2 дугаар алхам дээр CMS системийнхаа датаг хадгалах датабазыг үүсгэнэ. За үүний тулд documentation руу ороод run in CMS хэсэгт байгаа configure-ийн DB гэдэг хэсэг рүү орно. За эндээс эхлээд PostgreSQL руугаа шилжээ. За PostgreSQL руу орсны дараа датабазаа үүсгэнэ. За энэ бол датабазын хэрэглэгч CMS user. За кодыг нь өөрсдөө хакердуулахаар өгөх хэрэгтэй. За ингээд датабазын хэрэглэгчийг үүсгэжлээ. Одоо дараад нь датабазаа үүсгэнэ. CMSDB гэдэг. CMSDB гэдэг датабаз үүсгье. За энэ датабаз эзэмшигч нь бол CMS user байх нь. За одоо энэ датабаз дээр ажиллах эрхийг нь өгнө. За ингээд ажиллах эрхийг нь өгсөн. Одоо
грант эрхийг нь өгнө. За ингээд дата хадгалах дата баз зовлогч учраас PostgreSQL-ээс гарнаа. За 3-дугаарт нь CMS системийг ажилуулах CMS user гэдэг админ үүсгэнэ. За үүний тулд documentation-ы installation хэсэгт ороод за шаардлагатай програмууд суулгахын дараа энэ эхний бэлтгэл үе шатан дээр бол энэ хэрэглэгч үүсгэх байна. Энэ бол датабазын хэрэглэгч биш. Энэ бол системийн хэрэглэгч юм ба. За ингээд CMS user гэдэг хэрэглэгчийг үүсгээд дараад нь бол isolate group руу нэмэх хэрэгтэй байна. За ингээд CMS user-ыг үүсгэсэн учраас одоо home хавц дотор CMS user гэсэн хавц үүссэн байх хэвээр. За одоо энэ хавцсан дотор CMS-ээ татаж авах хэвээр. За түүний тулд яах вэ гэхээр own командаар дотоод хавцуудтай CMS user хэрэглэгч CMS user group home-ийн CMS user хавцыг эзэмшнэ. За одоо 775 өгчээ. mod командаар. За одоо cd CMS user за одоо энэ хавцсан дотор CMS-ээ татаж авнаа. За татаж авахын тулд эндээс энэ GitHub-ын холбоосыг нь авна. За GitHub-ын татаж авах холбоосыг нь копидж аваад за git clone за ингээд татах хэрэгтэй. За тэгэхээр git команд байхгүй учраас sudo apt install git гэсэн командаар git програмаа суулгана. За git командаа суулгацсан учраас одоо түрүүний команд ажиллана. Permission deny гэдэг чинь тэгэхээр sudo-тай бичнэ гэсэн үг. За ингээд CMS суулгацыг GitHub-аас клондож авч байна. За одоо үүнийхээ дараа CMS user-ээрээ бол нэвтэрж юу суулгах болон ажилуулах командуудыг хийх ёстой. За тэгэхээр CMS user-тэй password өгнө. Sudo passwd CMS user. За password-ыг нь бас хакердуулахаар өгөөрэй. За ингээд CMS user-тэй password өгчлөө. Одоо заавал хасах тэмдэг CMS user гэдэг CMS user-ээр нэвтэрч орно. За саяны оруулсан password-аа хийгээд нэвтэрлээ. За одоо
Bash горомж шилжин. Bash. За ls гэдээ харахад бол одоо CMS авцсан маань байж байна. Түрүүний татаж авсан. За cd CMS авц руугаа шилжлээ. Дотор нь суулгацууд маань байж байгаа. За одоо CMS user-ээр нэвтрээд орсон. Одоо install суулгацаа хийн. За суулгацаа хийхийн тулд яах вэ гэхээр CMS-ийн documentation-ос ороод installation руу орлоо. За энэ бэлтгэл үе шатын дараа суулгах команд маань энд байж байна. За энэ CMS авцсан дотроо орсныхаа дараа энэ суулгах ажиллуулах хэрэгтэй. За хамгийн гол нь одоо энэ install дээр буюу суулгах авцсан маань хаана байх вэ гэхээр home-ийн CMS user-ийн CMS home гэдэг хавц руу суулгая. Home-ийн CMS user дотор CMS home гэдэг хавц руу суулгана гэсэн. За ингээд installation CMS-ийн суулгалт эхэллээ. За энд алтаа зааж байна. За энэ алдаа яагаад заасан бэ гэхээр энэ CMS хавцыг бол түрүүний ашиглах эрхийг өгсөний дараа root-ээр суулгасан учраас CMS бол root-ийн хавц болж таарж байна. За тэгэхээр энэ ls за энд яагаад алдаа гарсан бэ гэхээр энэ CMS хавцыг бол түрүүн эрх олгохоос явуулсны дараа root-ээр суулгасан учраас энд эзэмших хэрэггүйгээд алдаа гарч байна. Тэгэхээр одоо sudo own за home-ийн CMS user гэдэг хавцыг хэн эзэмших вэ гэхээр CMS user group эзэмшнэ. За энэ ч нэрээ root-ээр орж шихэхгүй болохгүй байна. CMS user-ээс гараад за энийг эзэмшин. Хандах эрхийг нь 770 дахь болгоч. За одоо CMS user-ээр нэвтрээд за bash горомжоо шилжлээ. За одоо installation явах хэрэгтэй. CMS хавц руу гарна шүү дээ. cd CMS за суулгац эхэллээ. За зүгээр зөвхөн ерөнхийдөө процесс нь харагдаж хахад болох байлгүй дээ.
За ингээд CMS системийг суугаад амжилттай дууслаа. За тэгэхээр гол тохиргооны файлууд нь энэ зам дээр суусан гэдгийг харуулж байна. За одоо тохиргооныхоо файлыг өөрчилнө. За тэгэхээр тулд эндээс гараад CMS home авцсан маань байж байна. За тэр home авцсан байгаа файлыг янзлана. Тэгэхээр nano CMS home авцсны etc авцсны CMS toml гэдэг файл руу орлоо. За одоо энэ дотор түрүүнийхээ датабазын тохиргоог хийн. За манай процессор бол 6 CPU-ний core-тай учраас энэ 6-ыг үлдээгээд бусдыг устгах ёстой. За 6-ыг үлдээгээд бусдыг устглаа. За энэ датабазын тохиргоо CMS user. За пассвортыг нь таавхан хакердуулахааргүй хүчтэй пассворд хийгээрэй. За би бол ингэж хийсэн байна. За энэ 8888 буюу contest web server-ыг бүх сүлжээнээс дууддаг болохын тулд IP хаягийг localhost-ыг нь болиулаад ингээд өгчөж болно. За ranking admin web server-ыг бол зөвхөн localhost-оос дууддаг байхаар тохируулсан байна. За ranking web server-ыг бол бас адилхан бүх сүлжээнээс дууддаг байхаар тохируулж болно. За ингээд тохируулсныхаа дараа одоо яах вэ гэхээр заавалчгүй CMS user-ээр нэвтэрч орж иж командууд маань ажилладаг. За CMS маань амжилттай сууж дууссан учраас одоо ажилуулах ёстой. За ажилуулахын тулд заавалчгүй өмнө үүсгэсэн CMS user-ээр нэвтэрж иж ажилуулдаг байгаа. За энд бол яг CMS user-ээр нэвтрээд орсон байгааг энд харж байна. За тэгэхээр CMS user-ээр орсныхаа дараа заавал virtual машин эхлээд асаахын тулд source command-ыг ашиглана. CMS home авсны bin дотор байгаа activate command-аар virtual машин асаана. За virtual машин асуулсан тохиолдолд нь хаалтанд virtual машиныхаа нэр гарч ирнэ. За ингээд CMS init.db command өгөхөд за database маань init хийглээ. Одоо admin үүсгэнэ. CMS add admin. За жишээлх юм бол Баяр гээд P за 1-6 гэдэг пассвордтайгаар CMS-ийн админ үүсгэж байна. За ингээд админ маань амжилттай үүссэн учраас одоо CMS admin web server командаар админ ажилуулна. За админ сервер ассан учраас одоо админ дээр ороод contest үүсгэнэ. За contest үүсгэхийн тулд local hosting 8889 командаар админ сервер маань асна. За Баяр 1-6. За ингээд админ дээр орохоор энэ эхлээд энэ security key байгаа. Энэ key-г бол заавалчгүй configuration файл дотор сольж өгөх хэрэгтэй. Копидод авчи. За configuration файлдаа солихын тулд админ серверээ зогсоож агаад nano command-аар CMS home авцсны etc авцсны CMS toml файл дотор заснаа. За хаана засах вэ гэхээр security key гэсэн хэсэг байгаа. За энэ key-г сольж өгнө. Default key-г нь саяны өгсөн key-ээр сольно. За сольсон бол хадгалаад гарчихна. За хадгалаад гарсны дараа админ сервисээ дахиад асууж
За админ сервисээ асаагаад одоо энэ рефреш хийх юм бол шинээр нэвтрээд ороод үзье. За түрүүний security key маань алга болсон. За энд контест үүсгэлээ. За сорил 1 гэдэг ч юм. Контест үүсгээд за контест дотроо user үүсгэж болно. Жишээлх юм бол test user. За пассвортыг нь бас 1-6-аар өгчээ. Азия Улаанбаатар. Цагийн бусан. За одоо энийг контест руугаа. За тест юзерыг бол ихэвчлэн hide хийж нэмдэг байгаа. За одоо бодлогонуудаа нэмнэ. Жишээлх юм бол А гэдэг бодлого. Гэх мэтээр бодлогуудаа нэмнэ. Бодлого тухайн сорил дээр ороод task руугаа нэмнэ. За бодлогын өгүүлбэр тестүүдийг одоо ингээд оруулаад явдаг гэсэн үг. За одоо системээ яг бүрэн асаана. Системээ бүрэн асаахын тулд admin сервисээ Ctrl+C командаар зогсоолоо. За эхлээд log сервис асаана. CMS log service 0. За log сервис ассан учраас одоо шинэ тав дээр за сервисүүдийг асаах болгон заавалчгүй CMS user ирэхээр нэвтэрч орно. За хүчтэй пассвортаа хийгээд орлоо. Бааш горомж шилжинэ. За түүний дараа виртуал машин асаана. Source CMS home хавцсны bin activate командаар виртуал машин асаалаа. За үүний дараа CMS resource service А командаар контест асаалаа. За ингээд энэ нэг дугаартай буюу сорил 1 гэсэн контестыг асаачлаа. Одоо юуг асаанаа? Шинэ тав дээр ranking server асаанаа. За үүний тулд бас л адилхан CMS user-аараа заавал нэвтэрнэ. CMS user. За пассвортаа оруулаад бааш горомж шилжлээ. За виртуал машин асаана. CMS home хавцсны bin activate. За CMS ranking web server. За ингээд ranking server маань аслаа. Бүх сервисүүд маань ассан. За одоо энд informatics шахив localhost 8888 командаар сервер маань контест сервер маань асч байна. За тест юзерээр нэвтрээд үзье. За үнэхээр хэрэглэгчийн веб гарч ирлээ. А бодлого маань харагдаж байна. За ranking сервер маань болохоор localhost 88 команд port-оор нэгдэх ёстой. За ингээд CMS системийг суулгаад хэрхэн ажиллах уу гэдэг товч заавар өглөө.